Сайн байцгаана их үзэгчтэй. Геополитикоо Монгол сувгийн ээлж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За бид хоёр нэг хэсэг завсарласны эцэст одоо сүүлийн үеийн олон улсын байдлын талаар нэвтрүүлгүүдээ хийж байна. Өнөөдөр одоо дахиад дөнгөж саяхан юуны талаар Украины нөхцөл байдлын талаар Зеленскийгийн хэвлэлийн төлөөлөгч байсан эмэгтэйгийн ярилцлага, за тэгээд промптын байдал гэсэн сэдвээр нэвтрүүлэг хийсэн. За одоо сүүлийн үед болсон томоохон ажил, Трампын Бээжинд хийсэн ажил, за Путины өнөөдөр Бээжинд хийгээд дуусч байгаа ажил гэдэг энэ хоёр том ажлын талаар Эрдэнэ чулуун сайд ярьж өгнө. Оромынд сайдаа. За оромынд. За ярианд орё доо. За баярлалаа. За энэ үнэхээр сая их хоёр том айлчил боллоо. Одоо дэлхийн хамгийн хүчирхэг том гүрнүүд л уулзж гин гэсэн үг шүү дээ. Трамп сая Бээжинд 9 жилийн дараа Бээжинд айлчил хийж байна. Тэгээд тэрний бас одоо шинжээчд мэргэжлийн улсууд бол бас дүгнэж цэгнэж ярьж байна. Зүгээр нэг тоо баримт гаргахаасаа илүүтэй ер нь одоо шинжээчд эрдэмтэн мэргэд энэ айлчлалыг хэрхэн яаж дүгнж байгаа тухай, дээр нь Трампын айлчлал, тэгээд саяхан одоо болоод дуусж байгаа Путины айлчлал хоёрыг бас харьцуулж үзэж байна. Энэ хоёрын айлчлал юугаар ялгаатай юм бэ гэдгийн талаар би бас үзэгчдэд бас нэг цоо хэдэн бас мэдээлэл хүргэчихье гэж бодлоо. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо шинжээчдийн одоо дүгнэж ярьж байгаагаар бол ерөөсөө Трампын энэ айлчлал бол ерөөсөө бодлогын томоохон өөрчлөлт ер нь авчираагүй. Үндсэндээ мухардмал байдлыг л хадгалсан. Хоёр орны харилцааг докторчуулах хүрээг тодорхойлсон уулзалт болж өндөрлөлөө гэж хэлж байна. Тэгээд гол үр дүн юу гэж хэлж яах вэ гэхээр энэ харилцааг ноцтой байдалд оруулахгүй тулд бүтээлч бөгөөд стратегийн хувьд тогтвортой харилцаан дээр үндэслэж явуулахаар тохирлоо гэсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр харилцааг хэд их ноцтой байдалд хүргэхгүй байхаар л тохирж байна л да. Өөрөөр дайн дажинд болох юм бол энэ хоёр орны хооронд одоо тэгэл дэлхий сөннөл гэсэн үг шүү дээ нэг өсөндөө. Тийм учраас энэ байдалд хүргэхгүйгээр асуудлуудаа ер нь шийдээд явбал яасан бэ гэсэн одоо гол үр дүн боллоо гэж байна. Энийг бол би улс төрийн талаас нь авч үзэх юм бол чухал үр дүн болсон гэж бас хэлэх бүрэн үндэслэлтэй. Тийм учраас бол яг хоёр орны хоорондын харилцаанд нэг том өөрчлөлт гараагүй ч гэсэн өнөөдөр дэлхийн инх тайван аюулгүй байдлыг хамгаалах, инх тайвныг сахин хамгаалахад энэ хоёр гүрний гүйцэтгэх үүрэг роль бол маш их байгаа учраас энэ айлчлалыг бас ач холбогдлыг бас би бууруулж болохгүй болов гэж бас бодож байна. Тийм учраас энэ стратегийн тэр бүтээлч бөгөөд стратегийн хувьд доктортой харилцаа гэдэг чинь их тийм чухал одоо санаа энд агуулгаж байна гэж ойлгож байна. За энэ бол ингээд ийм юу боллоо гэж. За тэгээд яг ер нь бол одоо бас худалдаа 8-ны асуудлууд нэлээд хүндрэлтэй байгаа шүү дээ. За ер нь одоо олон жилийн туршид одоо худалдааны эргэлтэнд дандаа Америк алдагдaltaй байдаг. Одоо ч их хэмжээний алдагдaltaй явж байгаа. Энийг Америкийн нэгдсэн улс, тухайлбал Трамп энэ алдагдaltaй байдлыг өөрчлөх гэж янз бүрээр үзээд дийлэхгүй байна л да. Ер нь цаашдаа ч ер нь дийлдэхгүй шинжтэй харагдаж байна. Тийм ч учраас одоо ингээд Трамп ч одоо хоёр дахь удаага цагаан ордонд орж ирчгээд одоо их олон орнууд дотор түүний дотор бүгд найрамдах хятад ордулсан эсрэг одоо янз бүрийн одоо хатуу арга хэмжээнүүд авчиж штэ. Одоо тарифыг их хэмжээгээр одоо нэмж байна. За тэгтээ бол саяын одоо энэ уулзалтаар бол яг
эдийн засаг худалдааны хувьд гэж ярих юм бол нэг ганц хоёрхон бас нэг зүйл дээр тохирсон байна. Тэр нь юу гэхээр нэгдүгээрт Боинг онгоц 200 ширхгийг авахаар болсон байна. Тэгээ яг манайханд бол их том тоо сонсогдох байх л да. Гэхдээ уг нь бол Америкийн нэгдсэн улс 500 зархаар төлөвлөж ийсэн юм байна. Хятад ч 500 авахаар төлөвлөж бодож ийсэн юм байна лээ. Тэ. Тэгээ энэ дээр би нэг тайлбар хийхгүй болохгүй юм байна. Энэ 500 200 болгож цөөрүүлсэн нь зориудаар бууруулсан байж болзошгүй юм а гэж үзэж байгаа юм байна лээ. Энэ өөрөөр хэлбэл дараа авах хэсгээ хөшүүрэг болгож ашиглах гэж байна гэж мэрэгжилтнүүд бол тэгэд дүгнэж байна. Тэгээ худалдааны энэ өндөр тарифыг бууруулсан нөхцөлд нэмж авна гэсэн санааг Америкийн талд өгсөн бол л та. За тэгээд Трампын байр суурь хэрвээ зөөлрөөд ирэх юм бол Трампын хэлсэн үгнээс харахад Хятад ер нь 500 ч биш 750 онгоц худалдаж авч болзошгүй юм а гэж ярьж байгаа юм байна. Гагцгүй энэ нь Америкийн нэгдсэн улсын байр сууриас бол нэлээд шалтгаална гэж үзэж байгаа юм байна л дээ. За түүнээс гадна энэ Америкийн нэгдсэн улс энэ өндөр технологийн эд ангиудад экспортын хязгаарлалт тавьдаг. Тийм учраас шууд олноор нь онгоц авахаас Хятадын агаарын тээврийн компаниуд бол татгалзаж байгаа юм байна лээ. Хэрвээ шууд олноор нь авчих юм бол дараа нь засварын ажил хийхэд тэр өндөр технологийн эд ангиудыг Америкийн талаас худалдаж авах боломж байхгүй болчих магадгүй гэж эмээж байгаа юм байна лээ. Энийг бас анхаарвал зохих зүйл юм байна. Ягаад гэвэл Америк чинь Хятадын эсрэг тэр экспортын хязгаарлалт бол тавьдаг юм байна. Тийм учраас онгоцны тоо энэ шалтгаанаас болоод бас буурсан байж болзошгүй юм а гэж эрдэмтэн мэргэд бол ярьж байгаа юм байна лээ. За дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Хятад Америкийн бараанд 125% татвар ногдуулсан байсан. За энэ мэдээж хэрэг нөгөө хоёр талын худалдааны дайнаас л болсон шүү дээ. Хятад бол ийм өндөр тариф бол тавиагүй. Энэ бол Америкийн тавьсан тарифд хариу барьж байгаа эд. Тэгээ энэ нь Америкийн онгоцны үнийг бас их өөрөвдүүлсэн юм байна лээ. Тийм учраас энэ нь бас Хятадын талаас энэ Боинг онгоцыг худалдаж авах тоог цөөрүүлсэн нь үүнтэй бас холбоотой байж магадгүй юм а гэж хүмүүс үзэж байгаа юм байна лээ. За түүнээс гадна Хятад ганцхан нийлүүлэгчээс хамааралтай болохгүй тулд стратегийн хувьд олон их үүсвэртэй болохын төлөө явж байгаа. Тимч үйл ажиллагаа, тимч тэрч чиглэлээр ажиллаж байгаа юм байна лээ. Тэм учраас дандаа Боингийн онгоцоор улс орноо хангах юм бол дараа нь ямар нэгэн асуудал гарлаа гэхэд Америк Хятадын хооронд Боингийн одоо эд ангийг худалдаж авах, Боинг шинээр худалдаж авах боломжгүй болчих юм бол хамааралтай болно гэдэг утгаар бол асуудал хандж байгаа юм байна. Тийм учраас Хятад Европын Airbus-аас олон зуун онгоц авахаар гэрэлжсэн байгаа юм байна. За тэгээд түүнээс гадна Хятадд одоо дотооддоо өөрсдийнхээ нисэх онгоцыг үйлдвэрлэж компани байгуулсан байгаа юм байна. Тэр нь Comac гэж нэртэй. Тийм учраас энэ дотоодынхаа үйлдвэрийг дэмжих үүднээс гаднаас авч байгаа онгоцны тоог цөөрүүлж байгаа юм байна гэж бас шинжээчид хэлж байгаа юм байна лээ. За түүнээс гадна бас нэг зарим бараа таваард бас ногдуулсан тарифын хэмжээг бол багасгаж байгаа юм байна лээ. 20%-аас 10% болгох жишээний. Гэхдээ энэ бол их олон бараан дээр биш.
одоо жишээ нь фентанил гэж одоо маш их хүчтэй хар тамхи байна. Энийг бол нөгөө эмчилгээний журмаар ашигладаг. Их хямдхан хийдэг ийм тэгээд маш их хүчтэй хар тамхи юм байна л да. Өвчин дарддаг. Тийм учраас энийг бол нэлээд их хэмжээгээр Америкийн нэгдсэн улс хятадаас худалдаж авдаг юм байна. Тэгээ энэ дээр бол ногдуулсан 20%-ийн тарифыг 10% болгож бууруулсан гэж байна. За тэгээд стратегийн бус худалдааг одоо удирддаг худалдааны хамтарсан зөвлөл гэдгийг байгуулсан байна. За хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон гэрээ хэлэлцээрүүд одоо зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй юм байна. За Америкийн нэгдсэн улс Хятадын дэвшилтэд технологийн хүртээмжийг хязгаарлах журмаа төр зогсоосон бол Хятад хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай чухал ашигт малтматын экспортын хоригоо цуцаллаа гэсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр тал нэг нэгэндээ тодорхой хэмжээний буулт хийж өгч байна л гэсэн үг л дээ. За Тайваны асуудлаар Трамп мөргөлдөөнөөс зайлсхийхийг хүсэж байгаагаа хэлсэн боловч Тайваны аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар тодорхой зүйл хэлэлгүй орхисон гэж хэлж байна. За тэр чаар аргагүй. Энд чинь нөгөө хуучин байр суурь л да. Нөгөө strategic ambiguity гэж энэ номлол дээр энэ Америкийн бодлого суурилдаг байхгүй юу? Энэ нь стратегийн тодорхой бус байдал гэж. Энэ өөрөөр хэлбэл өрсөлдөгч талыг төрөмгийн үйлдэл хийхээс нь сэргийлсэн бодлого гэж тодорхойлдог. Тийм учраас энэ бодлого дээр хэвээр байж байгаа. Тайванд их хэмжээний зэр зэвсэг худалдаалж байгаа шүү дээ. Энийг бол Хятадын засгийн газар бол хатуу шүүмжилж эсэргүүцдэг. Тэгэхээр энэ ажил бол цаашаа үргэлжлээд явж магадгүй юм шиг байна. Гэхдээ сүүлийн нэг том зэвсэг нийлүүлэх явдлыг зэвсэг нийлүүлэхийг төр зогсоосон гэсэн мэдээ явж исэн. Тэр нь одоо хэр зэрэг цаашаа явах уугүй юу гэдэг нь бол тодорхой биш байгаа юм байна лээ. За харин Ираны хямрал дээр бол хоёр тал тохиролцоонд хүрсэн байна лээ. Тэр нь бол Хормузын хоолойг дэлхийн эрчим хүчний зах зээлд нээлттэй байлгах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Энэ бол чухал зүйл. За тэгээд яг хуу бас нэг мэдээ явж байна лээ. Ираныг цөмийн зэвсэгтэй болгож болохгүй гэдэг дээр хоёр тал санал нэгдлээ гэж. Тэгэхээр энэ дээр би нэг тайлбар хийх хэрэгтэй л дээ. Би өмнө нь ч ярьж байсан. Иран цөмийн зэвсэгтэй болёо гэсэн бодлого одоо хүртэл өмнө нь ч байгаагүй, одоо ч байхгүй байгаа. Гагцгүй энэ Трампаас өмнө Обамагийн үед шиг санагдаж байна. Америкийн нэгдсэн улс Ирантай цөмийн одоо энэ энергийг ашиглах талаар хэлэлцээр байгуулж байсан. Тэр хэлэлцээр дээр юу гэж тохирсон бэ гэхээр ерөөсөө ураныг баяжуулахгүй гэдэг. Маш их бага хэмжээгээр 3% баяжуулна. Тэрнээс илүү баяжуулахгүй гэсэн үүрэг амлалтыг авч ийсэн. Дээр нь олон улсын атомын энергийн агентлаг Ираны цөмийн хөтөлбөрийг 100% хяналтандаа авна гэдгийг тодорхой болцсон байсан. Тэгээд өөрөөр хэлбэл эн чинь одоо энэ хэлэлцээр цаашаа үргэлжлэх ёстой байсан атал Трамп гарч ирээд энэ хэлэлцээрээс өөрөө гараа явуулсан шүү дээ дангаараа. Тэгээ одоо хэнийг буруутгах гэдэг байгааг би одоо ойлгохгүй байгаа юм л да. Одоо болохоор Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж юм гэсэн яриад байдаг. Гэтэл тийм юм огт байхгүй байгаа байхгүй юу? Дандаа худал мэдээлэл. Тэгээ одоо болохоор тэгээд Израильтай хамтраад нийлээд зэвсэгт халдлага хийсэн. Тэрнийгээ юугаар тайлбарлаж яах вэ гэхээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна Иран. Тийм учраас цөмийн одоо том байгууламжуудыг устгана гэж. Тэгэхээр өөрсдөө бий болгосон асуудал шүү дээ гэдгийг л энд би тэмдэглэж хэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Ягаад гэвэл энийг бол зөвөр ойлгох хэрэгтэй. Иран түмэн зэвсэг байгуулга бий болгоё гэж яриаггүй шүү дээ ерөөсөө. Тийм бүр хэлцэл байгаагүй. Тэрнийг бол олон улсын атомын энергийн захирал нь өөрөө 100% хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгж яхад бол одоо хүмүүсийн толгойг эргүүлж байгаа юм шиг ийм юм яриад Америкийн тал, Израилийн тал яриа сууж байгаа нь бол бас сонирн байгаа юм л да. За ер нь энд судлаачдын байр сууриас би зарим зүйлийг бас та нөхдөд мэдээлье. За энэ бол бүс нутгийн ноёрхлын төлөөх тэмцэл бол хэвээр үлдсэн гэж судлаачд хэлж байна. За жишээ нь Миршаймер профессор бол энэ технологийн ноёрхлын төлөөх тэмцлийг худалдааны зөвлөл шийдэж чадахгүй. Тийм учраас энэ бол цаашаа явах асуудал биш ээ гэдгийг тэмцэлсэн байна. За тэгээд Трампын тарифын бодлого Хятадыг хязгаарлах биш. Өөрийн холбоотон Япон, Өмнөд Солонгост илүү хохирол учруулж байна гэдгийг шинжээчид онцлон тэмдэглэж байна. За тэгээд Украин ойрох дорнуудын мөргөлдөөнд гүнзгий хутгалсан учраас Бээжинтэй бол халз мөргөлдөх ямар ч боломж байхгүй гэдгийг шинжээчид бас тэмдэглэж ярьж байна. За тэгээд Трамп Хятадд нөлөөлж буулгаж авч чадсангүй гэж хэлж байна. Саяын айлчлалыг өрдөнг Америкийн том мэргэжилтэн хүн хэлж байна л да. Хэрэг дээрээ Хятадын барьцаанд байна. Хятадын нийлүүлэлтийн сүлжээ газрын ховор элементээс гүн хамааралтай учраас барьцаанд байна гэдгийг тэмдэглэж хэлж байна. За бас нэг том мэргэжилтэн юу гэж хэлж байна вэ гэхээр Трампын геополитикийн гол зорилго бол Хятад Оросын харилцаанд сэв суулгах. Энэ хоёрыг хооронд нь холдуулах. Орос Хятад энэтхгийн Евразийн хүчирхэг тэнхлэхийг сулруулахыг бол зорж байна гэж. Гэхдээ эдгээр гүрэн Трампын бодлогыг туйлбаргүй, тур зуурын эвлэрлийг хайсан үйлдэл учраас өрөндийн эсрэг холбоо бат бөх хэвээр үлднэ гэж дүгнэж хэлж байгаа юм байна лээ. За зарим судлаачид бүр юу гэж хэлж гэнэ вэ гэхээр ерөөсөө энэ бодит бодлого гэхээсээ илүүтэй шоу маягийн үзүүлбэр болсон гэж Трампын айлчлалыг дүгнэж ярьж байгаа юм байна лээ. За Бээжингийн хувьд Трамп Ши Жинпинтэй ижил төвшний удирдагчийн хувьар харилцаж байгааг харуулсан сурталчилгааны том ялалт Хятадын хувьд болсон гэж хэлж байна. Түүнчлэн хоёр том гүрний хоорондын байнгын ширүүн өрсөлдөөнийг улам баталгаажуулаад өгсөн гэж ингэж дүгнэж ярьж байгаа юм байна. За тэгээд Трамп ерөнхийлөгчийн айлчлалын дараахан Путин ерөнхийлөгч сая айлчлал хийлээ. За энэ нь мэдээж хэрэг олон анхаарлыг татсан. За зарим нь бол одоо юугүй араас нь ингээд айлчилж байгаа нь их сонирхолтой байна, нэмэ тэмээгээд янз бүрийн дүгнэлт хийх гээд байна л дээ. Гэтэл асуудал нь юунтай холбоотой юм байна лээ. Энэ ингэж ойрхон хоёр том улсын тэргүүн Хятад айлчилсан нь юутай холбоотой байсан гэхээр ерөөсөө Путин бол 5 сард айлчлах тухай асуудал нь айл өнгөрсөн 2 дугаар сард товлогдсон нийтэд бүр мэдээлсэн зүйл байсан гэж тэмдэглэж байгаа юм байна лээ. Учир нь хоёр орны хооронд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны 30 жилийн ой. За тэгээд сайн хөршийн харилт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойг тэмдэглэхээр урдаас төлөвлөсөн байсан юм байна. Энэ ч аргагүй. Тэгэхээр энэ 5 сард айлчлал хийнэ гэдэг нь харин тэр чинь Трампын айлчлал бол хамгийн сүүлд саяхан Хятад Америкийн хооронд тохиролцсон асуудал байсан шүү дээ. Оросын төрийн тэргүүний айлчлалын хувьд бол энэ бол урд өмнө товлжчихсон, хугацаагаа тодорхой болгочихсон ийм айлчлал байсан юм а гэдгийг бас тэмдэглэх хэрэгтэй юм байна лээ. Нэг юм хэлье. За тэгээд энэ нөгөө Трампын айлчлал чинь нэг 45 хоног ч нөгөө хойшлогдоод юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг Трампын айлчлал наашаага болсон нь энэ хоёр айлчлалыг ойрхон харагдуулаад байгаа юм тийм ээ? Тий. Ираны дайнаас болоод Иранаас болоод 2-3 удаа хойшлуулсан байх тий.
Тий. За тэгээд энэ дараалсан энэ хоёр айлчлалын талаар энэ олон улсын шинжээчид юу гэж дүгнэж байна вэ гэдгийг энд нэг товчгоо яриад өгье. Тэгэхээр энэ ер нь хятад улс өөрийгөө дэлхийн дипломат харилцааны төв тэнцвэржүүлэгч хүч найдвартай хариуцлагатай тоглогч болохоо тод харууллаа гэж шинжээчид дүгнж байгаа юм байна. Энэ хоёр айлчил тэгж харууллаа гэж. За дээд хэмжээний харин уулзалтуудын үр дүн нь эрс өөр байсан шүү гэдгийг бас тэмдэглэж байна. За Трамп Ши Жинпиний уулзалт стратегийн харилцаа шинжлэгдсэн хэрэг биш, харин тактикийн төр зогсолт гэж тодорхойлсон байна. Яг үнэн. Тэ. За тэгээд уулзалтууд гадна талдаа тийм Америкийн одоо тэр ерөнхийлөгчийн уулзалтууд гадна талдаа сүр дуалянтай болж өнгөрсөн боловч бодит үр дүн багтаа байсан гэдгийг ярьж байна. За энийг бол би бас түрүүн бас хэлж ирсэн. За нэг гол үр дүн бол тэр Хормузын хоолойг нээлттэй байлгах, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ойлголцол төрсөн гэж шинжээчид нааштагаар дүгнж байгаа юм байна. За тэгээд харилцааны цаадах тэр бүтцийн өрсөлдөөн энэ хоёр орны тэр одоо эрх мэдлийн хуваарлалт, нөөцийн төлөө өрсөлдөөн зэрэг системийн шинжтэй хүчин зүйлээс үүдэлтэй урт хугацааны энэ өрсөлдөөнүүд за тэгээд энэ технологийн салбарт бие биенээсээ хамааралгүй болох үйл явц татварын маргаан зэрэг нь үндсэндээ өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн гэж шинжээчид дүгнж байгаа юм байна лээ. За тэгээд Трампын айлчлалаас ялгаатай нь Путиний айлчлал гадаад үзэмж ёслол бага анхаарч бодит агуулгад илүү ач холбогдол өгсөн айлчил боллоо гэдгийг бас шинжээчид тэмдэглэж байна. За тэгээд газрын тос хийн нийлүүлэлтийг өргөжүүлэх, байгалийн хийн шин хоолой барих зэрэг бодит хэлцээрүүд байгуулагдсан гэж хэлж байна. Энэ ч бол аргагүй. Хормузын хоолойгоор дамжиж ирсэн одоо тэр их хэмжээний газрын тосны чинь бараг 45% нь хятад руу очдог байсан гэж хэлж байна л да. Тийм болохоор бол одоо хятад тэрч байтугай Оросоос газрын тос хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээс гадна бас газрын тосыг Америкийн нэгдсэн улсаас импортлохоор худалдаж авахаар тохиролцож байгаа юм гэсэн мэдээ гарсан байна лээ. За тэгээд энэ айлчлалууд бол ер нь Бээжинд тун ашигтай. За тэгээд энэ барууны эсрэг чиглэсэн тэнхлэгийг үе шахтаагаар бэхжүүлсэн айлчил боллоо гэж үзэж байгаа юм байна лээ. За энэ Путиний айлчлалыг. За тэгээд Трампын тэр өндөр татвар тогтоох тэр урьдчилан тааварлах аргагүй бодлого нь Хятад Орос хоёрыг санамсаргүйгээр улам ойртуулсан гэж эрдэмтэд тэмдэглэж байна. Энэ иймэрхүү зүйлүүдийг эрдэмтэн мэргэд одоо ярьж байна л да. Хоёр айлчлалтай холбогдуулаад. Иймэрхүү би зүйлүүдийг ярихыг төлөвлөсөн. За баярлалаа. Трампын ажил өнгөрсөн 14-15 болоод өнгөрлөө. Путиний ажил өчигдөр орооноос өнөө ороо хүртэл одоо ингээд дуусч байгаа бах тийм ээ. Ингээд дуусч байгаа. Яг энэ хоёрын хооронд ялгаа байна. Сая таны хэлсэнчлэн Путиний ажил бол аль нодон жилээс төлөвлөгдсөн ийм ажил байлаа. Трампын ажил бол 2 сарын өмнө болох ёстой байснаа наашаага хойшлоод ингээд Путиний ажилдаа давхцаж байгаа. Тийм болохоор одоо ингээд яг дараалаад болчихж байна. За ингээд харахаар зэрэг энэ хоёрын хооронд бол чанарын том ялгаа байгаа. Тийм ээ. Чанарын толгой ялгаа байгаа нь бас харагдаж байна. Трампын ажил бол илүү тийм шоу маягийн тийм шин чанар бас байна. Тийм ээ.
Энэ бол яг Тий. хоёр том гүрэн уулзаа тэгээд бас бие биендээ бас буулт хийгээд за тэгээд Си Жинпин дарга бол дотоодынхоо одоо дотоод руугаа чиглэсэн тийм шоу хийж ин л да. Сурталчилгаа. Тэр бол бас яхаарахгүй тийм шаардлага бас байгаа бах. Ягаад тэгэхээр сүүлийн 2 жил орчим Си Жинпин дарга их томоотой байх шиг байсан. Бас дотоодын улс төрийн өмнө самун бас байгаа л гэж яригдсан. Эрүүл мэндийн асуудал байгаа гэж бас яригдж байсан. За ийм асуудлууд байгаад нэлээд томоотой дипломат үйл ажиллагаанууд бол тийм идэвхтэй явагдаагүй гэж хэлж болох байх. За тэр чинь үүднээсээ за түүнээс гадна хятадын эдийн засаг бол бас асуудлуудтай байгаа. Одоо ковидоос хойш одоо энэ баруун чинь ерөөсөө хятадын эсрэг одоо томоохон хориг арга хэмжээг маш идэвхтэй авч явуулсан шүү дээ. За юуны Украины хямралаас хойш, Украины дайн ихснээс хойш бас энэ барууныхан чинь одоо Байдены засаглагын үед барууны эвсэл одоо G7 одоо энэ чинь ингээд маш хүчтэй эв нэгдэлтэй болоод тэгээд хятадын эсрэг одоо хориг арга хэмжээгээ эрчимжүүлсэн. За үүний үр дүн бас л хүндхэн тусаж одоо тэр decoupling эдийн засгийн decoupling гэхэд хөрөнгө оруулалт барууны хөрөнгө оруулалт бол эрс багасах гэх мэт ийм дарамтууд бол хятадд учирсан. За энэ нь ч одоо бас манай энэ хятадтай бизнес гэдэг бизнесмэнүүд ярьж байна лээ. Одоо мэдэрч байгаа юм билээ. Тэгэхээр хэн хүний нүдэнд ийм харагдах асуудал хятадын эдийн засагт байгаа. За нөгөө талд Трампд бас эдийн засгийн хүндрэл учирсан. Ираны дайн гэхтэл бензиний үнэ чи аваачаа тэнгэр тадаасан шүү дээ. Ингээд энэ хоёр ерөнхийдөө бие биендээ буулт гээд эдийн засгийн тохироо бие биендээ хийлээ гэдгийг бол сая таны ярианаас бас ойлгогдож байна. Тийм ээ. Тэгсэн. Хятад бол одоо тэр газрын ховор элементээ бол нийлүүлдгээрээ нийлүүлнэ гэд. За юунаас Трампаас бол одоо шар буурцаг, Америкаас шар буурцаг, одоо буудаа тэр өдөө жоохон бүтээгдэхүүнүүдийг түүхийдүүдийг авнаа гэд ингээд. За тэгээд 200 Боинг энэ төр гэд. Яг Трамп хэлж байна. 750 хүртэл Боинг худалдаж авах тийм потенциал байгаа юм билээ гэд ингээд ярьдаг. Ерөнхийдөө энэ хоёр бол бие биендээ буулт хийж байна. Тийм шаардлага байна. Дундын сонгуул 11 сард болно. Трамп бол тэр хүртэл дахиад янз бүрийн эдийн засгийн асуудлуудыг үүсгэхгүй байхыг зорж байгаа нь мэдээж тийм ээ. За тэрэн дээрээ бол хятадаас буулт хийж авч байна. За Тайваны асуудлыг та дурдлаа. Тайваны асуудал бол одоо strategic ambiguity гэдэг. Тэр стратегийн тодорхой бус байдал гэдэг. Тэр номлолоороо явдаг. Яг тэр чигээрэл тэр нь ямар ч өөрчлөлт байхгүй тийм ээ. Байхгүй. Си Жинпин дарга бол юу ярьж байгаа нөхөр энэ асуудал бол маш эмзэг асуудал. Энд бол болгоомжтой хандаараа гэж ингэж анхаарал өгч байгаа нь бол одоо дотоод руу хандсан мессеж. За хятадын том дарга маань Америкийн ерөнхийлөгч авцраад анхааруул өглөө. За тэгээд Трамп бол бас Си Жинпин даргаыг их магтлаа. За тэгээд G2 гэдэг үгийг бас хэлээд авналаа шүү дээ тийм ээ. За энэ юу гэсэн үг вэ хэр зэрэг бас л одоо дэлхийн хоёр их гүрэн одоо дэлхийн хэрэг явдлыг одоо хоорондоо ярилцаж, тохиролцож, зохицуулж явнаа гэсэн ийм утгаар одоо үндсэндээ хятадын дотоод руу чиглэсэн ийм том мессеж, том PR болж Си даргын хувьд бол тийм болж ах шиг байна. За яг тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү болсон болж ер нь энэ хоёрын өрсөлдөөн, сөргөлдөөн, үргэлжилсэн хэвээрэл байх болно гэдэг нь мэдээж ойлгомжтой. За дундын сонгуул гэдэг нэг юм хугацаа байна. Тэгээ 9 сард Америкт айлчлаараа гэж хэлж байна тийм ээ. 29 сарын 24-нд Си дарга очих юм байна л да. За тэгэхээр бас л одоо сайн ярьсан юмнуудаа баталгаажуулах хаана эдийн засгийн одоо ашигтай байдлыг үүсгэх гэдэг. 11 сарын сонгуулийг ухтаад ерөнхийдөө 9 сарын айлчлалыг хийх юм болов уу гэж бодогдохоор. За нэг ийм харилцан буулт хийсэн намжин байдлыг үүсгэсэн ийм айлчлал боллоо. Гэхдээ томоохон одоо акс дэвшил тийм юм болоогүй. За юу болж ийм хэр зэрэг хоёр ерөнхийлөгч айлчлал дуусгаад гарч ирээд хэвлийн баг хурал хийсэнгүй тийм ээ. За
хамтарсан мэдэгдэл тунхаглал янз бүрийн юм гаргасангүй. За сайхан ингээл шоу хийгээл тэгээд за баяртай гэл ингээд дуусчих чинь. За эсрэгээр нөгөө Путиний айлтыг сая би бас сайн харж амжсангүй юм уншиж амжаагүй байна. Ингээ харж байхад хэвлийн бахуурлаа хийж байна. Тэгээд тунхаглал мэдгэл гаргаж байна. За ерөнхий юу бол одоо тэр процедур дипломат ёс дэг зайг нь бол яг адилхан явж ах шиг байна. Гэхдээ тийм шоуны элементүүд нь бол байхгүй болж байна. Трамп дараах хоёр бол ингээ зогсоол юм яриад ингээл тэр нь телевиз дээр гараад иймэрхүү юмнууд нэлээд байсан бол за тэр нь ч бас аргагүй. Трамп бол тийм байнга ирээд байдаг хүн биш. 10 жилийн өмнө нэг удаа ирсэн байна. Хоёр дахь ирж байна. За тэгээд дарга бол бас Трампын Америкийн ерөнхийлөгч авцраад одоо энэ зэрэг зүү хэмжээнд юм яриад тулгах юмаа тулгаад ингээд бас хатуугаа хилээд явж гин гэдэг тэр мессежээ өгж байгаа бол болтой байна л да. Путиний хувьд бол тийм шаардлага байхгүй. Энд чинь ойр ойрхон уулзж ойр ойрхон ажил хийж байгаа. За тэгээд 20 гаруй удаа айлчилсан гэж байгаа шүү дээ. Тийм ээ. За саяхан ч бас ойлж. Тэгэхээр тэр юмнууд нь бол ерөөс ингээл шоуны тийм элемент байхгүй зүгээр ингээ сайхан яваад ажил хэрэгч байдлаар үргэлжилж байна. Эдийн засгийн томоохон асуудлуудаа нэлээд гүнзгий ярилцсан бол доо бас дэлхийн дэг журмын талаарх саналууд нь бол нэлээд тийм анхаарал татсан мэдгэлүүд хийж ах шиг байна. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө энэ хоёр гүрэн нөгөө хоёроос илүү Америк хятад гэхээс илүү Америк хятад Оросын хамтын ажиллагаа нь илүү одоо дэлхийн дэг журам нэлээд нөлөөтэй байна гэдэг нь тодорхой л доо. Тийм ээ. За тэр бол харагдаж байна. Иймэрхүү зүйлүүдийг ажигласнаа хэлье. За ингээд одоо энэ дөнгөж саяхан болсон үйл явдлууд янз бүрийн шинжээчнэр эрдэмтэд одоо ингээл араараасаа дүн шинжилгээ хийгээд явна. За тэр бүхнийг бас харж байгаа та бүхэндээ хэрэгтэй мэдээллийг хүргэнэ. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үүгээр өндөрлөх үү? Тэгье. За баярлалаа танд. Баяртай үзэгч. За.